байна. Ийм Монголын дөрвөлт хөлбөрийг гаргахын тулд олон шинжил сайжруулалт үйлчлэгээнүүдийг оруулсан байгаа. Миний танилцуулах хэсэг бол химэл оюун ийм Монголын дөрвөлт хөлбөрт хэрхэн орсон бэ? Мэдээлэл ойлголтыг ийм Монголын дөрвөлт дээр хэрхэн хангаж ажилласан бэ гэдэг талаар та бүхэн танилцуулах байна. Химэл оюуныг би танилцуулахын өмнө 3 хувааж ангилсан байгаа. Zero to Hero буюу бид нар оргуу хоосон зүрхээс хөдөлмөрсний үр дүнд бүтээмжийг бий болгосон, мэдлэгийг бий болгосон талаар танилцуулах юм аа. 1.8 сая хэрэглэгчид 46 сая үйлчлэгээний мэдээлэл байсан боловсруулагдаагүй дата гэсэн. Үүнийг бид нар боловсруулалт хийж ангилсны үндсэн дээр data warehouse-ыг үүсгэж хийсэн байгаа. Өөрсдийн гэсэн бүтээсэн. Энэ warehouse дээр бидний өөрсдийн химэл зохион бүтээсэн химэл оюуны модельээс сургах, адилжуулах ажлыг хийсэн. Одоо ийм Монголын дөрвөлт хөлбөрт дээр химэл оюун маань хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулъя. Та бүхэн ийм Монголын систем рүү нэвтрэн ороход танд ийм Монголын систем дээр хамгийн боломжит байдлаар таамаглалгүй модель маань та бүхэнд үүсгэхийг санал болгох. Тэгэхээр бидний өдөр тутамд хэрэглэдэг YouTube, Netflix гэдэг платформуд дээр бид ямар нэгэн контент видеонуудыг үздэг. Яг түүнтэй адил видеонуудыг санал болгож байдаг байна. Яг үүнтэй адилаар би ийм Монголиод ороход надад тохирох таамаглалт бий болсон үйлчлэгүүдийг санал болгох. За орчин үед generative AI буюу химэл оюуны модельийг ашигласан бүтээл болгосон зүйлсүүд олон байгаа. Үүний нэгэн жишээ нь OpenAI компаниас хөгжүүлсэн ChatGPT буюу бидний өдөр тутамд ажилдаа их хэрэглэдэг хэрэгсэл болж хөгжсөн. Үүнтэй нэгэн гэдлээр та химэл оюуны модель ашиглаж, generative AI модель ашиглаж ийм Монголиас үйлчлэгээ авах. Цаашлаад ийм Монголитой холбоотой мэдээллүүдийг авах боломжтой болж байгаа гэсэн. Одоогийн түвшинд миний бодлоор бид нар hero түвшиндээ буюу бүтээлийг хийж чадж байгаа гэж ойлгож байгаамаа. Та бүхэнд дараагийн хэсгийг танилцуулъя. Ийм Монголын дөрвөлт хөлбөр нэвтрэхээс өмнө бид нар 2 түвшний мэдээлэл байлгалийн туршилтуудыг сайжруулалтыг хийсэн байна. Хамгийн ихнийх нь болохоор бид нар дотоодын нөөц болцоогоо хачигдаж penetration test буюу хэрэглэгч ийм Монголын систем рүү хэрхэн яаж нэвтрүүлдэг түүнтэй адилаар мэдээлэл байлгалийн баг тусгай програм хангамжуудыг ашиглаж тестүүдийг хийсэн байгаа. Энэ тестүүдийн үр дүн дээр бид нар систем дээр хэмжиг байдал, цорхонуудыг илрүүлэн засварлаж оруулаад байгаа дээ. Дараагийн миний танилцуулах зүйлс бол ийм Монголын систем дээр та ямар нэгэн олон төхөөрөмжүүдээс ийм Монголоор нэвтэрч орсон байхад таны бүх бүтгсэн төхөөрөмжүүд харагдаж байх болно. Хэрвээ та сэжигтэй гэж үзэж байсан төхөөрөмжүүдийг байх юм бол та салгаж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй шүү. Эцэст нь бид нар ийм Монголын дөрвөлт хөлбөрийг гаргахын өмнө дахин нэг шалгалтыг хийсэн, аюулгүй байдлын шалгалтыг хийсэн нь кибер аюулгүй байдлыг хамгаалах нийтийн төв гэж байгуулагдсан байгаа Монгол улсад тоон байгууллагатайгаар хамтраж ийм Монголын дөрвөлт хөлбөрийг шалгасан талаар бид нар танилцуулъя. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Black Box аргачлал буюу дэлхийн нийтэд байгаа халдагчид хакеруудыг хэрхэн систем рүү ханддаг, халдлага үйлдэх тийм зарчмын дагуу шалгалтыг хийсний үндсэн дээр бидэрт ийм Монголын системээс хөв хүний мэдээллийг харах, өөрчлөх, устгах боломжийг баталгаажуулсан байна. Химэл оюун суурилсан аюулгүй байдлыг хангасан ийм Монголын дөрвөлт хөлбөрийн танилцуулт дуслаа. Та бүхэнд баярлалаа. Химэл оюун суурилсан элемент хамгаалдаг E-Mongolia Dotec